шүүж байгаа. За танд баярлалаа. Дараагийн оролцогч бол Бида нэр дэвшиж байгаа. Бида агшны төлөөлөл ган тулга нэр дэвших микрофон шилжүүлж байна. За баярлалаа. Юуны өмнө бид бүгдийг ямар нэгэн үн төлбөргүйгээр ингэж сонгогчтой маань мөрийн хөтөлбөрөөр танилцуулах ийм боломж олгож байгаа. TVS телевизийн хамт олон та бүхэнд баярлалаа. За би Донорвын ган тулга хаан уул дүүргийн 58 дугаар тойрог буюу Нисэх хөлзөд хороололд хороонд Бидаж нэр дэвшиж байгаа юм хүн байна. Миний мөрийн хөтөлбөрийн ураа хүн хөдөлмөр хөгжил гэсэн ураатай. Энэ маань Монголын төрөн Монгол хүнээ дээдэлдэг байж, монголчууд бид өөрсдөө хөдөлмөрлөж байж бидэнд хөгжил ирнэ. Энэ бол бид бүгдийн монголчууд бүгдийн хариуцлага үүрэг ийм асуудлаа гэсэн ийм ураатай. За 58 дугаар тойргийн үед би мөрийн хөтөлбөр дээрээсээ энэ богинохон цаг хугацаанд 3 асуудлыг онцолж ирье. Нэгдүгээрт би одоогийн Чингис хааны нисэх онгоцны буудлыг одоогийнх нь чиг үүргийн хүрээнд ашиглах. Өөрөөр хэлбэл нисхийг нисгээр нь байлгахын төлөө би зүтгэж ажиллана. Энэ ямар учиртай юм бэ гэхээр нисхийг хөшгтийн хүн рүү одоо нүүлэх гэж байна. Олоос нисэх онгоцны буудлыг. Тэгэхээр нисхийн оройнд орчинд байгаа тэр нисгээр дамжуулж ажил амьдралаа залгуулдаг хүмүүсийг яах юм бэ гэдэг талаар ямар ч бодлого алга. Тэр хүмүүсийг тэнд нь ганцхан нисгэхлээр зөвхөн нисгч биш шүү дээ. Тэнд чинь кейтеринг байдаг, тэнд хоол ундын бэлддэг тийм ээ. Ядчлал үйлчлэгээний ажлаас авахуулаад тэнд нь одооны чиг үүргэнд байгаа ашигласнаар нисэх буудалдаа ч гэсэн тэр хотын төв рүү ч юм уу хаанагийн газраас ажилтайгаа зөөж цаг алдахгүй тэнд оршин суугаа хүмүүс ажил орлоготой байх ийм боломжтой болох юм аа. Хоёрдугаарт хуваараа хөдөлмөр эрхлэгчид жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой юм. Нисхийг нисэх чигээр нь байлгаснаар тэр орчны жижиг бизнесүүдний гуанзууд өсчин хоолны газар эдгээр ашиг орлоготой байх боломжтой болж байгаа. За үүн дээр нэмээд өнгөрсөн 2015 он гэхэд онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хаан уул дүүргийн хэмжээнд 970 сая төгрөг зарцуулсан байдаг. Хуваараа бизнес эрхлэлтийг дэмжих хөнгөлөлтөө зээл 2.5 орчим тэрбумыг жилүүрээр зарцуулдаг. Дээр нь нэмээд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байна. Эдгээр мөнгийг нээлттэй ил тод тэр эзэдтэй бизнес эрхлэгчтэй ард иргэдийн оролцоотойгоор шийддэг болох юм бол тэнд ажлын байр шинээр бий болох бүрэн боломжтой юм аа. Би үүний төлөө сонгогчтойгоо нийлж ажиллан тэмцэнэ. Гуравдугаарт би нийгмийн даатгал нарийн мэрэгжилтэй хүн. Энэ мэрэгжлэрээ Англи улсад би энэ мэрэгжлийг олон улсын хэмжээний мэрэгжилтэн боллоо бэлтгэгдсэн хүн. Би 1997-оос 2008 онд хүртэл би тэнд амьдарсан. Би хөдөөний сумаас Лондонгийн санхүүгийн төвд ажиллах хүртлээр өөрийнхөө зүтгэлээр мэдлэг чадвараараа явсан ийм эгэл ардын хүүхэд байгаа юм. Тэгэхээр монголчуудыг ядууруулдаг тогтолцоо гэж би нэрлэдэг байгаа. Нийгмийн даатгал. Ялангуяа өндөр насны тэтгэврийн даатгалын тогтолцоо бол Монгол дундаж хүн одоо 844 мянга 2015 он 844 мянга төгрөгийн цалинтай байна. Монгол өндөр наснууд дунджаар 283 мянга төгрөгийн тэтгэвртэй байна. Өөрөөр хэлбэл дунджаараа монголчууд тэтгэврт гармагцаа орлон 3 дахин багасж байна. Энэ яагаад ийм байдал бий болж байна? Энэ шудраг явдал мөн үү? Бид нар эсвэл одоо ажил хийж байгаа хавцтай бага мөнгө төлөөд байгаа юм гэж. Энэ дэр хэлбэр тооцоо хийгээд үзэхэд Монгол хүн зөвхөн өөрийнхөө төлсөн мөнгө, байгууллагаас төлсөн мөнгө, шимтгэл төлсөн мөнгө буцааж авахын тулд төрөөс буцааж авахын тулд 132 наслах шаардлагатай ийм одоо гажиг тогтолцоо бий болсон. Энэ тогтолцоогоо 2030 он хүртэл өөрчлөхгүй гээд 2015 оны 6 сарын 15-нд төрөөс баримтлах бодлого тэрийг баталсан явж байна. Ийм юм байж болохгүй. Ийм үний төлөө одоо ажиллана. Тэгэхээр ингээд өчтөр манай нэвтрүүл